За сайн байцгаана уу? Дундын барай контентоор иргэн ирж байна. Тэгээд манай контент цаашдаа та бүхэндээ одоо тогтмол хүрэхийг одоо хичээ ажиллах болно. За өнөөдрийн маань дугаарт Монгол Улсын гавьяа тамирчин олон улсын хэмжээний мастер Аз ТV-ийн авраг Дакарын Руки 3 найз маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд өдрийн мэнд. За өдрийн мэнд. Шинэ гоншин нэмэгдсэн байна. Талантаас Дакар төсөлтөө амжилтаа ингээд хэрэгжүүлээд хамтдаа олуулаа ингээд ард нь гарсны баярыг бас дахиад нэг удаа хүргэчээ. За баярлалаа. Багийнхандаа гэсэн маш их баярлалаа гэж байна. За мэдээж яг дундын барай контент бол ихвчлэн моциклчдийнхоо одоо тамирчдтайгаа илүү дотн ярилцдаг юм одоо контент байгаа. Тэгээд ерөнхийдөө сэлэнг гэдэг нутгийн талаар хамгийн ихэлж асууя гэж бодлоо. Монголын мотоспорт бол 65 болов. Тэгээд тэрнээс хойш манай Сэлэнг аймагт мотоспортын үүсэл хөгжлийг манай өвөө анхны клуб, анхны мотоциклүүдийг одоо Улаанбаатараас авчдаг ч юм уу те. Ер нь бол манай өвөө яг анхныхын суурийг тавиад анхны тамирчдыг дасгалжуулагчд нь ажиллаад тэгээд тэрнээс хойш бол тэр чинь одоо 67-8 оноос хойш тэгж явж байгаа. Тэгэл аав маань бас Сэлэнг аймагт Сэлэнгтэй амьдардаг гэж заагаад тэндээс бас уралж эхлэв. Одоо улсын шигшээ банк руу ороод 80-аас одоо 2096 хүртэл ер нь аягүй сайн шилдэг тамирчин улс хот спортикатын алуудагийн аварга 15-6 удаа гэх. Тэгэл мөсөн замын рекордуудыг хийгээл тэгэл явж байсан. Тэгэл би өөрөө яг Сэлэнг аймагт төрсөн. Тийм тэгээд манай өвөө яг Сэлэнг аймгийн одоо Сэлэнгийн мотокроссын тавлуулсан салхитай ам гэж үү те. Анхны замыг яг манай өвөө тэнд гаргаж ирсэн. Тэгээд би өөрөө Сэлэнг аймагт төрсөн, Сүхбаатар хоттой төрөөд салхитай амын эмнэлэгт төрсөн. Тэгээд сайн салхилал явж байна да. За мэдээж одоо яг мотокросс гэдэг бол үндсэн төрөл тийм ээ. Ер нь анх яг энэ одоо моцикл руу яаж хөл тавьж ив тийм ээ. Моцикл гэдэг ер нь чиний хувьд ер нь хэр эрхэм юм бэ тийм ээ. За анх гэвэл яг аавдаас унтлуулаад аавын урд суугаал явдаг гэсэн. Тэгээ аав Японуудтай хамтад ажилладаг гэсэн. Тэгэл мотоцикл яг миний мотоцикл ирээгүй байхдаа нэг Тиралийн анх тэр үед дээр үед бас Тиралийн мотоциклүүд байдаг. Богино судалтай. Тэгэл аав намайг дээр нь 80 маяг байсан баха гэдэг баха. 80 гэд мотортой. Тэгээ дээр нь суулгаад явуулцдаг. Би тэгээд тэр хаавуулын цагдаагийн уртлын пүүтгэхний тэр аваар тийм сул том талбай ихтэй байсан. Тэр аваар тэр унаал буцаад ирэнгүүт бариад авчдаг. Тэгээ хаяа нэг скутерүүд байдаг байсан. Хаяа урд дээр нь зүгээр зогсоод өрүүлэн бариад нэг жигдээс ингээ хөлдөө дээр нь гараа явдаг шиг л. Тэгэл скутер ундаг байж байгаа л ер нь яг мотоцикл хаадлаа сурцсан байсан. Тэгэл анх 50 орж ирээл анхны 50-ыг манай аав Японоос авчирал. Тэгэл яг шууд мотоцикл унаал гараал явсан. Тэрийг оноол. Бид нар одоо анх хамт уралдаж эхэлжсэн шүү дээ. Яг одоо 85 гэдэг ангилал анх уралдаан эхлэхэд одоо чи чинь 7 жил мотоцикл унтсан байсан бидрээс төрүүлээ тийм ээ. 7 жил мотоцикл унтсан аим шиг амтнал одоо бидрийг хүлээж ирсэн. Тэгэл тухайн үеийн одоо хүүхэд насныхаа яг тэр 85 ангиллынхаа талаар дурсгал ер нь хэр их юм ярих вэ? Тийш анхны уралдаан 2000 оны 5 сарын 6 Сэлэнгэд болж ирсэн. Өдөрчөд улсаа оргал хамгийн анх уралдаан бол гоё байсан, хамгийн гоё сайхан дурсамжтай. Уралдаанууд энэ тэгэл тэрнээс хойш эхний уралдаан ч бас аюу цөөхөн байсан маа 6-7 өгчлөө. Тий 6-7 бол. Тэгэл жижиг 2 уралдаанаас орж ирсэн баг тий баг. Гүйлүү эхнийхт байсан. Honda байсан тий. Honda байсан. Клубын Honda Niki. Niki тий. Тий. Тэмүүжин 2 дахь уралдаанаас орж ирсэн. Тэг эхний уралдаан дуусаад хадаах шууд мотоцикл авч яваал тий тэмүүжин тэгэж орчихсон. Тэгэл яг ер нь л хүүхдээ уралдаан анх болол аяга гоё байсан. Уучин чинь тэгэл өөр хүүхэд байхгүй би ганцаараа зүгээр л тэхний шоу юм. Тэ уралдааны нээл таалтан дээр нэг жоохон нааш цааш явж үзүүлдэг. Тэгэл хүмүүс өхөөдөл гэж жоохон хөвгтэй гэл. Тэгэл уралдаг болж эхлэхээр шал өөр илүү бэлтгэл сургалт гэдэг тал руу ороод тийм л байна. Энийг асууж байгаа нь магадгүй одоо цаг үе бол сайхан болсон тий тухайн үед бол хүүхдийн мотоцикл байдгүй 7 жил өрсөлдөгчөө хүлээж ирсэн шүү дээ. Тэгэд одоо эцэг эхчүүд хүүхдүүдэд бэлдэж гин эртнээс бэлдэж гин тий. Энэ бол бас энэ спортын хамгийн үндэс өрн тий. Тэгэхээр одоо Монголд одоо жишээлбэл юу гэдэг ирээдүгөө бэлтгэхийн тулд ер нь хэдийн хэрэг багаас нь бэлдвэл ер нь тохиромжтой гэж ер нь бодд юм.
Тэр яг хоо ер нь бол тэрийг бол би бол хүүхдээсээ л юм байна гэж бодсон. Ер нь бол зарим алдартай тамирчид нэг бүү жоохноос эхэлсэн ч юм байна. 10 төгөлөд эхэлсэн ч хүмүүс байна. Тэгэл ани бол бүр хүүхэд наснд бол тийм лаг биш байж байгаа. Дээд ангиллуу, том ангиллуугаа ороод цоорсон ч хүмүүс байна. Тэгэл ер нь яг тухайн хүний яг хичээл зүтгэл ер нь яг юунд хүрэхээ зорилгоо юу гаргах болгосон гэдгээс шалтгаалаад тэгэл ер нь бол бас хит иртж биш оройч биш. Ер нь бол тухайн хүнээсээ л шалтгаална гэж бодсон би бол. Ганцхан мотокросс, мотоцикл гэхээс илүү өөр ер нь чамд ер нь спорт одоо бусад өөр одоо юу гэдэг сагсч байд юм уу? Тийм одоо дуртай юм ер нь юу байд? Би чинь ер нь биеийн тамир мөвдөд ордгоо тийм хөхтэй шүү дээ. Манай багш уулалч чи тамирчин байж инглээ хийлээ гэл. Тэгэл сакс макс нэх амар тоглолтгүй байсан юм уу? Манай би ч мөр 10 жил төгсөх анги байхдаа л анх удаа сакстэй сургуулийн сакстэй тэмцээнд 2 дугаар баг мог гэл тэгжл орж үзсэн. Тэрнээс л нэг тийм сакс макс нэг тийм хөөж мөөж явж үзээгүй. 10 дугаар ангид нэг сакстэй тэмцээнд орсон. Оюутан болоо 1-р курстэй нэг сакстэй тэмцээнд орсон баг тэгэл. Тэгэл нэг ер нь бол ер нь нэг өөр хамаагүй юм хийдгүй байсан. Бэртчих юм болоо ингэчих юм болоо гэдэг үднэсээ яагаад бол бэртэнгүүт ингээд хамаг одоо цаг хугацаагаа алаад амжилтаа хойшлуулад байдаг болохоор ер нь бол яг л өлөөдтэй юм л орохгүй яг л бацыглал ондог гэсэн. Тууштай л хичээлсэн гэсэн үг шүү тийм ээ. Яг сүүлийн үед гэх юм бол нэг 2 жилийн өмнөөс л дугуй ондог болол би миний өвдөг муу гүйж чаддгүй удаан гүйж чадахгүй удаан гүйхөр өвддөг болохоор тэгээд дугуй манай найзынхаа дугуй онц үзээ гоё юм байна болох юм байна гэдэг үднэсээ өөрөө дугуй аваад тэгэл яг дугуй сүүлийн үед мотоциклээс өөр юм бол дугуй л онж ин да. Одоо ингээд хүмүүсүүд ингээд одоо харж байгаа хүмүүжил одоо чиний тууштай байдал те одоо ингээд нэг цул болоод спорттой төвлөрүүлж чадж байгаа тэр хугацаа гэдэг ингэж те энэ дэр ер нь хүмүүжлийн хувьд ер нь яг яаж нөлөөлж исэн юм те бэлгаах одоо инхээгч эцэгхийн хүмүүжлэр одоо чимүүд ер нь багасаа тэгэл хүмүүжсэн тэгэл аав ээжийнхаа үгээр гэх юм уу одоо тэгэл ер нь яг тэгэл тэр хүмүүсийн тавьж өгсөн суур арил явж байгаа л гэж бодчихлаа л та. Олгосон боломжн дээр тийм ээ. Тэгэл тэгвэл яг юу гэж хэлэх юм бэ? Ер нь яг багасаа л яг тэр хүмүүсийн яг юу нугаар л чамтай хизээ хөлөөнийг ярьж байгаа чи тэгж би бол гэхдээ бүр чиний хит баг насааг бол мэдэхгүй шүү дээ. Тэнгуут одоо биний мэдэхгүй юмыг чи ярьжсэн байхгүй би амар муутай хөвтөс шүү дээ гэд ярьж өстэй би нилээ юм би хэцүү тийм байсан гэд нэг удаа ярьж тээ. Тэр ер нь яг тэр талаар бас ярих боломж бас байт юм болов. Би нэг ханаа төрүүл хоолоо боодог ангийнтай. Тэгвэл ангийн болвол эм ханаа төрүүл ер нь л тэгэл сэхэнд ортлоо явдаг тийм л 2 дугаар эмнэлгийн нам жаахан бохот 2 дугаар эмнэлгийн эмчнэр ер нь халуун болд ирсэн гэдэг. Тэгээ сүүлдээ тасаг масаг гаргахгүй сэхэнд байж сэхэнээс нь шууд гэрлүү явуул гэдэг. Тасагт гарангуудаа дахиад ханаа төрөө дахиад буцаас хил гооад ирдэг. Ер нь бол би муутай тэр талтай би муутай байсан. Хамгийн сүүлд гэх юм бол 5 дугаар ангид байхдаа бүр бас сэхэнд орж ирсэн. Сэхэнд болтлоо. Тийм тэгэл тэрнээс хойш бол ер нь гайг болсон. Зүг. Яг үндсэн төрөлчин бол мотокросс гэж ярьдаг. Чам бол бүгдөө л мэдчихэе. Мотокроссын төрлийн одоо хамгийн одоо хэцүү нь юу байд юм бэ те? Хамгийн хэцүү хамгийн сайхан хоёрыг нэг яриад өгвөл. Яг мотокросс гэхэд л юу мотоцикл унах гэдэг нь л хамгийн хэцүү юм да. Ер нь мотоцикл унд сурна гэдэг чинь тэгэл аль төвшөнд очихоос шалтгаалаад те. Яг тэрийг суртлаа тэгж явна гэдэг яг тууштай явна гэдэг л хамгийн хэцүү. Золиос ихтэй. Тийм золиос ихтэй. Сайн болох тусмаа эрсдэлтэй болдог. Бид нар угаасаа л сайн хүмүүс хэрэг алдаа гаргах юм бол том алддаг. Угаасаа л яг л тийм болцдог. Тэгэл ер нь бол тэг эрсдлэл дааж явах нь хамгийн хэцүү юм байна. Сайн болох тусмаа тийм. Тэгээ сайхан нь бол тэгэл аюу маш олон юм шүү дээ. Тэрнээс авч байгаа мэдрэмж байна. Тэгэл чадахгүй юмаа чадах мэдрэмж байна. Албаар эрсдэлтэй юм зүгээр бол хийх юм байж болох гэсэн эрсдэлтэй хийгээд тэрнээс авцаад кайф гэдэг мэдрэмж нь тэр л хамгийн гоё да. Би ингээд чамаас нэг юм асуумаар амар олон жилийн нэг мөрөөдөж байсан. Монголд
мотокроссын маш олон замнууд байсан шүү дээ. Ер нь чи бол одоо бүх зам дээр нь л оролдож үзсэн баг. Ер нь яг хамгийн гоё зам нь яг чамд тайлна байсан юм. Яг одоо энэ Гурвалжингийн зам байна. Одоо ингээс Хөдөөний Сэлэнг Эрдэнэ тэгэл ингээл маш олон дархных гэл ингээл Мориндаваа гэл ингээл байж энэ. Яг чиний хувьд одоо тийм Монголын одоо төвшөнд яг хамгийн гоё зам ер нь аль зам байсан бэ? Миний хувьд морин л хамгийн гоё байсан. Хамгийн гоё. Морингийн зам эхний үе тэгээд 14-5 оны үед бол гоё байсан. Яг сүүлд ихэд агиох амар шулуу ихт болцсон байлаа. Маш их шулуунтай. Тийм маш их шулуунтай. Тийм. Тэгээ яг энэ бол морингийн зам гоё. Арай аваар осол багтай. Ядаж дугуй нэг дугуйгаар олон бэлтгэл хийх боломжтой. Тэгэл Гурвалжингийн хойдол тэр чинь бол бас хэцүү шүү дээ. Унулт зулгон асар хайрхтай тий. Тий хайр аймаг хатуу. Моциклийн дугуй маш их амархан илэгдэд дуусна, хугарна, эвдэрнэ гэдэг юмнууд маш хүнд байсан тэнд бол. Тэгэл орон нутгийн зам гэх юм бол манай Сэлэнгийн зам гоё. Тийм. Сэлэнгийн зам гоё. Бас дархны нөгөө парк дотор уралдажсэн зам тэр үед бол бас гоё байсан. Парк дотор. Тэгэл ер нь бас хүмүүс үзэгтэл нь гоё юм байсан. Хотын төвдөө гэсэн үг шүү дээ. Зөв. Хамгийн одоо миний л мэдж байгаагаар ер нь Монгол улсад байгаа хамгийн олон улсад уралдсан тамирчин бол чи байх. Ер нь Аз твд ч гэсэндээ ер нь хамгийн өндөр амжилт үзүүлсэн хүн бол мэдж байгаа. Ер нь Азад одоо ингээд уралдахад тэгээ төв алгасаад уусаар олон ороо ингээд явж чадсан хамгийн бас гоё улс нь тэ уралдахад хамгийн гоё улс нь ер нь аль улс байсан бэ? Замын хувьд ер нь уралдааныхаа хувьд тийм замын хувьд ч тэр. Япон гоё байсан. Японы замын хөгжил, тамирчдын хөгжил, техник хэрэгслийн хөгжил тэр бол хамгийн ер нь бол Аздаа нэг хамгийн лаг гоё байсан. Тэг яг ингээд Японы зам бол ерөнхийдөө одоо дэлхийн аварга тал руугаа арай төв том мом болоод явчихна. Азийн мотокросс гэхэр чинь Азийн мотокросс аварга гэхээр ер нь жоохон Таиланд бас гоё байсан. Таиландын аварга би уралдаж байсан. Тэгэл Таиландын замын стил, Японы замын стил бол ер нь л өөр. Улсын замуудын тийм. Тэгэл Аз доц уралдахаар бас нэг хүндрэлтэй юм бид нар одоо юм зөөлөн зам дээр илүү сайн яваа сурцсан байдаг. Тэнгүүт Аз авахт очиж уралдангууд Азийн хөрс өөрөө нэг тийм хатуу гулгамтгай нэг тийм хатуу дээрээ сул шороотой тийм зам болоод ирэнгүүт замын нөхцлөөсөө шалтгаалаад яг тэн дээр уушаа болох юмнууд нь бас хаашаа уушаа болол бас тэн дээр зам бол ер нь л өөр байдаг. Азийн аварга авдаг жилээ аль улсуудад уралдаж аварга авчихсан. Тэр чин Филиппинд 3 раунд болсон юм аа. Филиппин, Иран, Индонез 3-д дөрөвдөх нь болно гэж байгаа. Тэгээд тэр уралдаан канцлагдаад тэгээд тэр жилийн аварга болсон. Тэр үеийн одоо чамтай өрсөлдөж исэн яг онооны төлөө яг аврагын төлөө өрсөлдөж исэн тамирчтай юм байсан. Яг тэр үед бол Филиппиний Кеннет Сандерс, Ираны тамирчид 2 тамирч юм байсан. Тэр бол ер нь яг өрсөлдөж исэн. Би агуу ойрхон хэдхэн оноо нийл зүрхтэй би яг төрүүлсэн. Яг дараагийн уралдаан болсон бол яг Филиппиний Кеннет хоёрт орсон. Кеннеттэй бол авчихлаа л та. Би бол Кеннет Сандерсыг мэднэ. Транат Пенжан тий Томоо Сузуки гэдэг ингээд мундаг тамирчид Монголд бас ирж ирсэн. Халикота Азийн аваргын төвшөнд одоо өрсөлдөж явсан хүмүүсүүд. Тэр нь Иран гэдээ ярихаар Ираны мотоциклийн хөгжил амар лаг гэж сонсч байсан. Би ч үзээгүй л дээ. Лаг нь хаашаа юм бэ? Нэг амар лаг бол биш ээ. Тэгэхээр тухайн үед байсан тамиг 2 тамирч байсан. Нэг нэрээ залуу, нэг нэрээ надаас ах. Тэр хоёр агуу сайн байсан. Тийм тэгэл Ирануудтай бол уран. Гэтэ Иран хүн намайг үзээгүй. Барин сонсч илсэн л дээ. Ираны 3 үеэр нь дарж исэн Халука гэж сонсч ирсэн. За тэгээ хятадуудыг бол бас ер нь бол бас нэлээд яасан баг. Энэ тал дээр ер нь бас доминанс гэдэг юм бас их тий байдаг спортод. Тэгээ ер нь жиг өөрийнхөө үеийн яг өөрийнхөө эд үеийн доминанстай ер нь ямар улсуудтай тийм ээ одоо мөр зэрэгцэж яг тулалдаж байсан. Тэр талаараа бас яриулах сонирхолтой гэж байна. Яг
би ч одоо 2007 оноос өмнө бол хятадд очивол хятад хүүхдүүд толгон дээр харайханд хараагаал амар хятад тийм одоо нэг лаг болчиход байгаа юм бол биш. Хятад бол угаасаа анханасаа л лаг байсан, хөгжил лаг байсан, тамирчид нь сайн байсан. Ер нь бол хятадыг бол 2007 хүртэл бол бид нэр хятадд бол дарлуулж байсан. Тэгэл 2007 оны Азийн багийн авцаар гэдэг уралдаанаар манай гааттайгаа бид хоёулаас зурлалдаад манай баг 2 дугаар өрөөнд бол Японд хүрээлэл 3-т Индонез Японд хятадууд бүр хойшоо ороод ч юм тий. Тэгэл тэр цагаас хойш бол бид нэр хятад би бол хятад хүнийг урдаа өрн гаргаагүй байдаг. Хятадуудыг бол тэрнээс хойш бол нэлээд яасан, дарсан юм уу? Уралдаа энэ тэнд уралдаанууд таардаг болоод ирж уралдаа хятадууд тэгээд ирж илээ тэгээд хятад хүмүүс нэг хятад ирчихсгээл харнадаг гэсэн. Тэгээд нэг хэсэг биднийг уурхаа болцсон тэрнээс хойш. Тий. Өмнө нь бол авчираад биднийг ингэчээ яваачаа. Тэгээ 11 онд хамгийн сууд уралдчаад тэрнээс хойш баг 17 хүртэл хятадд очиж уралдаагүй байсан. Тэгээ хятадд очиж 17 онд уралдаал нэг хэсэг уралцаанд тэнд нэг эдэд уралдаанд оролдоал ер нь тий. Би бол 11 онд чамтай 100 гаруй шүү буюу одоо Жүнгар гэдэг бид нар явж ирсэн. Монголоос бараг 60-70 явж ирсэн. Тэгээ сайхан боллоо тий. Тэгээ сайхан боллоо. Гэтэ тэр чинь яг зөвхөн мотоциклч машинтайгаа гоёл дээр явууллаа тий. Тэмцээн дээр мотоцикл, машин манай Вазынхаа хүртэл яваал. Тэгээл явж ирсэн. Тэгээд би бол яг тэр үед бол яг тэр зам их гоё зам байсан. Надад их таалагдчихсэн. Их тийм онцлогтой зам тий. Тий, тэр их гоё зам байсан тий. Нэг том биш гэхдээ богинохон. Гэтэ хөрс мөс 8 гоё. Байгалийн тогтцол 8 зүүн газар тий. Тэгээд хийцэн тэр замын гоё хийгээд их гол олон их хараалттай тий. Идрүүлэг ихтэй. Тэгээд тэр тэмцээн дээр харчаад яг удаал ер нь яг миний ер нь явсан олон улсын баг анхны тэмцээн баг. Тэгээд би тэрийг харчаал ер нь бол их баярлж илээсэн. Одоо тэр нөгөө нэг туган дээгүүр харааж явахтаа гар нэгээ гар хуруугаа гаргаж сайнатер зураг шүү дээ. Тэр сайн зургийг одоо би өөрөө авч яхад бол тэгээд нүдэндээ ч итгээгүй л дээ. Юу авчваа гэд. Тэр зураг одоо хүртэл ингээд түүхэнд мөглөгдөд ингээд юм болгон дээр гарч ирээл ингээд явдаг. Тэгээд сая бас Дакар дээр яг тэр сайнаа ингээд хийцэн чинь нөгөө W2RC гэх World Rally Raid Championship-ийн 200 мянган даагчин дээр чиний тэр сайн гараад ирэнгүүт би ч бас өнгөрч байгаа чи ямар гоё тэгэл. Яг тэр зургийг тэр их зүгээр л тийм энэ тэнд зурагчд байж идэг байхгүй тэгэл. Яг тэр үед яг гоё дээрээс нь гараад ирсэн. Цаашаага доош уруудангууд харих цаатлан гайгүй хавтаа цаатлаа харцсан. Тэнгүүтээ албаар хариж байгаа л зураг авчихвал тий ингэчээл тэгэл явсан гэсэн чи яг тэр зураг орсон гоё л хэлээ. Тий. За эргээд Азийн аврагаараа бид нар монголчууд ингээд ер нь бол бас яг мотоциклын спортынхан маань өөрсдөөс түүхээ бас ингэж гоё ингэж дэлгэрүүлж одоо яадаг ч юм уу тийм юм бас нөгөө огшох омгшил төрүүлэх буцаагаад нөгөө бахархлаа бид нар ингээд өнгөрөх юмнуудаа ер нь сайн хийхгүй байна. Тэгээ би бол энэ дээр бол эсрэг байр суурьтай байдаг. Бид нар ер нь бол өнгөрөх юм дээр бол зөв өнгөрөх хэрэгтэй хамгийн гол нь зөв. Тэгээд Азийн аваргын тэр багийн Азийн аварга авч ирсэн үеэс бас хуваалцуулаа. Тухайн үед ер нь яг юу болж исэн тэр бас нэлээд чанга өрсөлдөөн болж исэн баг. Тийм тухайн үед бол ер нь л нэлээд чанга байсан. Бид нар бол тийм 2 л гэж бодоагүй байсан. Яг бол 2007 оны Азиагт би очиж уралдаал 10 жишээ маань 7 8 гэж яваал. Гайгүй авчлаа бид сайн авчлаа гээл тэр үед тийм л байсан. Тэгэл гайгүй авчлаа гээл. Тэгэл Азиагт уралдах гээд очиж чи миний мотоцикл бас эвдэрсэн. Би Honda байсан нэхэд. Тэгэл байгаа аз болж тэ нэг гадаадын тавирчин гівтээд Ямахаас сулраа гараад ирсэн. Тэгэл уралдааныхаа өмнөх өдөр Ямах тэр Ямахыг нь аваад шууд уралдаал. Тэгэл ер нь бол уралдаан бол нэлээд чанга болсон. Зарим нэг гараандаа гайгүй гараад нэг гараандаа бүр төрүүлсэн Япон намайг албаар 1-2 Япон орох гээд намайг албаа мөргөөд замаас бүр гартал уул нь бол унгаах гэж мөргсөн. Тэгээд би унаагүй тэгэхээр замаас гараа явцсан. Тэгээд буцаж хойноос нь хөөгөл. Тэгээ нөгөө Япон намайг гүйцээгүй л те. Гэхдээ тэгэл ер нь бол бас Японууд бол яах гэж үтсэн намайг хийх гэж хийсэн л те. Би хойноос нь яг төрөөс үүний хард очиж чадаагүй. Хэвгүй очсон бол буцаж зууглаа мөргөх хэлсэн тэрэг. Тийм тэгэл ер нь бол нэлээд чанга байсан. Хүмүүсүүд кросс гэхлээр ингээл
Өсрэл хараагаал эргэлээд энэ дэр бол ерөөсөө цэвэр баатал явна. Тэр нөгөө контакт бол ерөөсөө байхгүй ш байгаа шүү дээ тий. Контакт бол асар нөгөө юм дөрмийн дагуу контактлж байгаа тий. Чинь шахна хайчлан тий. Тийч албаар урд нь тоормслон яан ийн гэл. Ирээд нөгөө хойд дугуур хойд дугуур мөргөөд тийм хойд дугуур хойд дугуунд нэгтэй явхад бол унгаах асуудал байсан тийм. Тэрийг бас өөрөө мэдрээд тэрнээс мултрах мөргүүлсэн бол яаж цаашаа унахгүй ах уу гээл тэр талтай баланс барих. Гаодын хувьд ярил тухайн үед одоо та хоёр цуг нэг баг болоод мөнгөн медалийн тавцан дээр зогссон. Гаодын хувьд ярил одоо манай хүн бааталтаас хэр одоо амжилттай орж ирсэн. Би бол тийм гаодсан яг хэд төсөн санахгүй нь яг одоо л тийм манай гаодсан аюу сайн оролцсон. Тэгэл угаасаа багаараа тэгэл мөнгөн медаль аваад тэр бас их гоё түүх. Бид нар тэгэл яг тэр үеэс хойш л яг энэ дараагийн юу руу орсон. Үзэл суртлын нэг юм тархалгаа тийм Аазда үсэх юм байна гэдэг бодлоор л тэгэл тэр чинь уус наммар болсон бол наммар л болоод тэгэл дараа жил нь өвлөөс эхлээл уралдаан бол Филиппины уралдаан эхлэн. Би ч өвөл нэг 2 сар мараас моцикл ундаг байсан. Ганцаараа бэлтгэж Азаахтай уралдаж байгаа болохоор моцикл бэлтгэл хийх боломж байхгүй. Өвөл кроссынхаа замдаар бэлтгэл хийж мэйгээл моциклыг дулаан ганцаар тавьж аль дулаан ганцаас шууд унаал гараад бэлтгэл хийгээл тэгж анх Азаа болохтой байна бол өвөл цасан дотроос бэлтгэж хийж байгаа л очиж уралдаж ирсэн гэл. Вау. Би бол ерөөсөө тэрийг л сонсооч юм чамаа тэгж бэлтгэл хийжсэн. Яг тэр үед би нэг хэсэг холдсон шүү дээ. Моцикл спортоос нэг 5 жил бүр тас алга болсон шүү дээ. Тэгэл эргээл ирсэн чинь бүр ёо би тэгээ яг тэр үед амар харамсчихсан байхгүй. Ёо би уралдаж исэн бол ямар гоё вэ гэл ингээл эргээл амар харамсч байгаа юм чи. Яагаад тайхан хэцүү байсан л да. Тэр үед амьдрал санхүү мөнгө одоо эдийн засаг тухайн үед ер нь хэцүү манай спорт ер нь их уналтанд орсон жилүүд бас байдаг тий. Чүү айл нэг моцикл авсан нөгөөдхөө тэгэл тордохаал үзэл гэдэг тэгээ. Тийм үе байсан. За тэгээд эндээс би шууд дэлхий рүү шилжиж гэж бодож байна. Дэлхийн аврагын гараанд оролцсон. За мөн дэлхийн багийн дэлхийн аврагт гуруулаа явжсэн. Тэр он жилүүдийн талаар ярилцъя. Тийм бид нар тэгээд анх бол 2008 онд багийн дэлхийн аврагт оролцсон. Тэгэл угаасаа багийн дэлхийн аврагт оролцож байгаа багийн жинхэнэ одоо моцикл ялгаа бид нар анх очиод уралдаал бүртгүүлээл моцикл энд минцэл үзэл бидний моциклыг хэтэр хийх хүнд байна тэгэл тэгж ирээд бид нар ч зүгээр жинхэнэ сток моциклаараа л явж ирсэн юм чи тэгээ. Дэлгүүрээс гарсан тий. Тийм дэлгүүрээс гарсан. Тэгэл тэгэхэд Таиландын баг байсан. Энийг л олцоод болоо гэдэг бодолтой тэгэл бид нар явахдаа Таиландд болондоо гүйцэл. Тэгээд уралдааны өмнө бол Таиландын ерөнхийлөгчийн том байсан. Тэгэл ачраахыг өжүүдэл байсан. Тэгэл ачраах бид нар төрүүлсэн ачраах хажууг нахихта тогтоо гэж нөгөөдөл нь бид нарт яг эдгээр хаяг орцсон. Тэгэл ерөнхийлөгч нь бас нөгөө хүүхдүүдэд загинж магис мохоо тэр. Тэгэл ер нь бол гоё эсон тэр тэрэнд очиж уралдахад. Тэгээд 9 онд болохоор зүгээр нэг раунд очиж уралдсан. Яг зүгээр хувийн дэлхийн аврагт нь. Тэгэхэд бол ер нь Азийн холбооноос намайг бүх зардлыг даагаад тэгээд очиж уралдаад нэг ирж ийсэн тийм. Тэгэхэд бол бас моцикл бол айгу гайгүй моцикл унж ийсэн. Айгу гоё байсан гэл. Дэлхийн шилдэгүүтээ яг тэр үеийн шилдэгүүтээ бүгднтэй яг ингээ уралдах. Тэр үеийн одоо домог тамирчдыг нэрлүүл. Багийн дэлхийн аврагт уралдах бид нар ч Европ гэхээс илүү Америкийг их үздэг байсан. Тэгэл яг Стюарт Чад ирээд тэгэл тэр үеийн яг хамгийн лагууд нь тэнд ирж спорт. Тийм спорттой чинь яг 250-тай алдаг байлгүй ирж уралдаал. Одоо ч гэсэн дээр нь Америкийн кроссыг л ер нь их юмтай харж байна дөө тий. Тийм одоо болохоор яг супер кроссыг бол Америкийн супер кроссыг үзэж байна. Откороос бас GP бас гоё болоод байгаа тамирчид нь арай өөр болоо. Зарим GP-ийн Америк руу ирж мээрээ өөр нь жоохон цус сэлгээд байгаа та ингээл тойрол бас нэг ингээл энэ тэнд бас нэг миний харж байгаагаар бол яг дэлхийн тамирчид Америкийн Амагийн нэг гараад үзчихсэн гэдэг тийм юутэй юм шиг. Тийм дэлхийн аврагаас илүү Америк авраг нь яагаад гэх юм юу л юм шиг байна. Мөнгөний асуудал нь Америкт илүү юм шиг. Илүү. Багуудын одоо гэрээ байгуулж байгаа багуудын мөнгө санхүү, шагналын сан гэдэг юм. Тэр тал нь илүү болохоор ер нь бол сайн тамирчид боломж олдвол Америк руу ирж уралдах сонирхол ихтэй. Тэр бол
Тэгээд би нэг уншижсэн бас нэлээд Тэгээ одоо сүүлийн хэдэн жил чинь сая $10 $100 тий. Тийм болчихоо. Тэгээ бүх уралдаан одоо уралдаа жилийн эцэд сая $100 зөвхөн шагнална. Тэрнээс гадна нэг нэмэлт спонсоруудын брэндүүдийн дагвар брэндүүд тийм гэрээ мэрээ. Тэгээд чи ер нь бол одоо уралдаан дээр гэрээ мэрээ хийхдээ ингээд qualifyingтай төрүүлүүд тэдэн төрөний бонустай. Тэгэл мейндээ төрүүлэх юм бол тэдэн $1 бонустай 15 дарах юм тэгээд 10 дарах юм тэд гэдэг бүх ингээд детачлаа тим гэрээ байгуулдаг. Гэрээ нь бол зүгээр амар сайн. Америкт одоо бэлтгэл сургалт хийсэн нэлээд бас олон хамгийн олон л хийсэн байх одоо чи. Тэгээ Америкт бэлтгэл хийхийн давуу тал ер нь юу байв? Америкт одоо амьдарч бэлтгэл хийгээд ингээ байж хаад ер нь мотокроссын хөгжлийг ер нь яаж харж байна? Тэгэл Америкт бэлтгэл хийх гэж байна. Ер нь л тэгэл хүүхдүүдийг бол яг ерөөсөө л яг бэлдэж байгаа лаг бол бэлдэж байгаа хүүхдүүдийг бол тэгэл зөвхөн яг тийш нь оруулдаг. Сургууль нь одоо гэрийн багш магтаж болт юм уу. Тэгэл өдөр болго яг зам дээр өдөр болгон ч юм яг бид нар бол ер нь бол 7 хоногт 4 удаа бэлтгэл хийдэг байсан. Тэгээ 1 дахь, 2 дахь, 4 дахь, 5 дахь гэдэг. Хагас зүйл санд болохоор зам дээр аливаа олон сонирхогч гайдаг. Тэнгүүд тэдний дунд хамаагүй хурд явах аюултай. Яач мэддэг хүмүүс явж байгаа болохоор тэгэл ер нь ажлын өдөр бэлтгэл хийгээд амралтын үед нь амарчдаг. Тэгэл дугуй муунд ч юм арай өөр юм хийгээл бэлтгэл хийгээл. Тэгэл ер нь бол тэнд бол сайн явж байгаа хүүхдүүд бол бүр яг доороос ингээд яг тэр хүүхдийг өөрсгөл яг тэр нөрөнд зориулж байгаа. Одоо энэ сайн явж байгаа одоо данжи бишээ. Данжир бой. Данжир бой. Тэр бүр яг 50 ондог байх хэвээр би харж лээсэн. Угаасаа тэр үеэсээ лаг аав намар сошиалтай лаг тий. Тийм тэгэл тэнд уралдаал 14 билүү 14 онд багийнх ирээл шонх ирж уралдаж ирсэн. Шонх ирж 85-ын нэг локал уралдаанд оролцсон. Нэг удаа оролцсон. Тэгээд тэгэхэд яг данжир бой та цуг гараанд гараал. Тийм тэгэл манай хүний хаагур нүүр данжир бой хайслах чагаад шонхын хойд дугуунд урд дугуунд хүрээд тэнгуүтэ унцсан ах. Шонхыг данжир боёг чи унгааж ирсэн шонх шүү дээ. Тийм тэр мөр бол яг гоё байсан. Тэгэл одоо манай бас жоох хүүхдүүд эцэг эхчүүд нь бас энэ спортыг ойлгоод хүүхдээ багаас нь гадагшаад сургуультанд суулгаад олон уралдаанд оролдуулаад өөр хүмүүстэй уралдуулаад олон өөр төрлийн зам дээр явуулаад байгаад маш их баяртай байна. Тэр бол бас ирээдүйд оруулж байгаа маш том хөрөнгө оруулж үү. Тийм. Ер нь л тэгэл тэр чинь маш том хөрөнгө оруулалт. Тэгээ одоо ер нь удахгүй манайхаас дахиж Азаа авах ч юм уу тий. Тэгвэл тэгж лаа. Тэгээ би Азаа болсон 8 онд Азаа болсон 9 онд 10 онд мөнгөн медаль авчихсан. Нийлбэр дүнгээрээ шүү дээ. Тэнгүүд одоо хуучмаа зөвхөн 250 гэдэг англи байсан. 250 гэдэг англид ер нь эхний 3-т орж үзсэн хүн байхгүй Монгол хүн. Байхгүй ерөөсөө аль нэг раунданд очиад 3 дугаар раунд орж ирсэн хүн байхгүй. Тэгээд одоо тийм хүмүүс удахгүй гарах байх гэж авиг хүлээдэг. Тийм. Тэгэл Азаа болоосаа тэгж л хийж байна. Одоо явж уралдах хэрэгтэй авиг болно. Тийм. Туршлагатай болох хэрэгтэй. Туршлагатай болох хэрэгтэй. Тэр газар зүйн онцлог юмнуудыг мэдрэх хэрэгтэй. Гадны тамирчдын ур чадвар хаана өөрсдөө хаана баримжаа авах гэдэг бол маш том. Тийм. Тэгээ өөрсдөө сайн унтаа уралдах чинь маш гоё шүү дээ. Тэгэл нэг уралдаанд яваад ирэхэд нэг юм сурнаа. Би ингэх хэрэгтэй юм байна. Ийм алдаа гаргаж ирсэн юм байна. Бэлтгэл дээр ийм алдаа гаргаад энэ байранда байгаад юм байна гэдгийг мэдээл ойлгоол. Тийм. Бэлтгэл гээд ингээд ярьж байна. Юун дээр Японд очиж бэлтгэл хийсэн шүү дээ. Нэг үйл явуулаад ирж байна. Тий, 3 сар шахав болчих. Тийм 3 сар шахав. Тэр бэлтгэлийг явахын өмнөх халиун болд тэр бэлтгэлийн дараах халиун болдыг би ингээд өөрөө нүдээр ингээд хараад тэр үчмээ нэг мотокроссын зураг аваад хэлсэн байсан шүү дээ. Тэгээд яг тэр бэлтгэлийн талаар яриач. Тэр бас чи яваад ирэхдээ бол тэс өөр хүн болчиход ирсэн шүү дээ. Явдал бас яа явчиход ирсэн байсан. Тийм дээ. Тэр үед Японы явахт 2 удаа орсон. Тэгээд ганц нэг өглөө нэг дотоод уралдаанд оролцсон. Тэгээд ер нь бол яг багш гэхээсээ илүү тэнд нэг клубын тамирчинтай нэг байранд амьдардаг байсан. Тус талд өрөөнд. Яг тэр залуутай л бэлтгэл амиг хийдэг байсан. Тэр залуу бас аягүй их хилж өгсөн. Тэгээд бид нар бас 7 хоногт 4-5 удаа бэлтгэл хийдэг. Тэгэл өөр зам дээр очиад үзээл нөгөө залуу маань гэсэн аягүй их юм хэлээл
Тэгэхэд манай УК-ах бас цуг явсан. Тэгэл УК-ах Япон хэлтэй тэгэл над орчуулж бол бүх юмыг хийж игээл. Тэгээ ер нь тэндээс бол аягүй их маш их юм сурч чад ирсэн. Шал өөр, ер нь шал өөр болсон яг анх би ч хуучин болохоор 105 дөгөөж жагаад Японд очиод анх удаага 4 тактик мотоцикл унаал. Тэгэл ер нь бол их юм сурсан. УК-ах нэг хэсэг ч гэжтэй нэлээ олон жил бас яг чиний ингээд бүх зүнхийг барайл ингээл явсан те. Тэр он жилүүд бас их гоё. Би одоо ингээл УК-ахыг ингээл бас ингээл амар ингээл боддог. УК-ах бас тэр хэцүү. Ер нь бас цаг үе хэцүү байх үед УК-ах айгүй их юм амжуулаад явж исэн тэр их. Тэгэл анх Америк явсан бүх юм л манай уух бүгдийг л анх хийжсэн тэгэл. Ер нь л тэгэл минь уралдаан Орос хойш уралдаан юм явна. Самбартайгаа харьцах юм дэртэй ахта яг юм үзүүлж байгаа бүх юмаа тохирсон айгүй амар бүх минут цаг бүх юмыг хэмждэг тийм л хэвээр. Ерөөсөө тэгэл менежерийн ажлыг бол тултал хийж ирсэн шүү дээ ер нь бол тий. Тэр бол үнэхээр тасархай олон жилүүд. Эргээд Монгол руу ирээ. Японоос тий. Ирлээ. Нөгөө хоёр маань ер нь яаж исэн? Нөгөө хоёр гэдэг маань Тэмүүжин гаавт хоёр юу нээсэн болоо. Яаж хүлээж авчихсан. Би бол тэс одоо ингээд тасраад ингээд бүр ингээд холл байсан л та. Гэхдээ тэр зай бүр холдоодсэн байхгүй. Тэгэл ингээд ирэхээр чи ирэхээр нөгөө хоёр аач гал ингээд ингэдэг байсан. Тэрийг би бас санддаг байхгүй. Айгуу сайн үздэг бэлтгэл дээр ирдэг байсан. Тэгэл тэр их хөгжил их гоё байсан. Одоо та гуруула нэгнийгээ хөөж илдэж бэлддэг байсан те. Тийм тэгэл зарим үед уралдаан дээр чинь бити ганцаар яваад цуг урд тойноо ороод яв гээл. Тэгдэгээс албаачтай очрах махаараад урд тойноо ороод үзэгчтэйгээ үзүүлээ тий. Тэгэл хаяг урдаа оруулчаад хайнаас нь яваад урд нь дараа сайн батч хайнараа ч юм тэгж мэйгээл. Тэгэл би бас сайжирснараа тэр хийжсэн сайжирсан. Яагаад гэвэл хажууд нь бас нэг харах хүн байгаа дээр шүү дээ. Тэнгүүт дагаал бид нар би арай төрүүлээ сайжирсан мод тэр намайг дагаал сайжраал тий. Сайжраал. Би ингээл өглөө ирээл тэмцээний өглөө ирээл таагуурыг ингээл холоос л ингээл хардаг аюух ингээл би ингээл яаж ийн хийж ийн гэл нэг юм ярихгүй шүү дээ. Угаасаа ингээл амар их ажилдаг ус ахгүй. Тэнгуут ирээл таад ингээл алхаал замаа ингээл тойрол алхдаг тэг эхлээл алхаал ингээл тэгэл тэмцээн дуусны дараа ч юм уу бэлтгэл дээр ч юм уу ингээл харж байхад гаав Тэмүүж хоёрыг тэг инг гээл ингээл те тэр их гоё төсөн тэр нэгэндээ заагаал тэр хоёрт бас шаардлага бас их тавьдаг ус мах. Тэр бас их надад аюу гоё төс. Тэгээд ер нь энэ спортыг яг нэгэн үед ингээд одоо авч явсан таагуураар бол Монголын мотоспортынхан бол угаасаа ингээд ярихын аргагүй тийм ингээд зүйлэх аргагүй их нөгөө яадаг. Эсвэргээрээ ер нь нэг сүүлийн жилүүдэд нь юу гэдэг чинь энэ гуравтаа уралдахгүй гэдэг хүмүүсүүд их гарч ирж ирсэн шүү дээ. Ер нь бол тэр үед ер нь та нарт ер нь ямар санагддаг юм ер нь тийм хүмүүсүүд байдаг байна. Уу яах нэг тоодгүй л хэсэг тэгэл. Өөртөө нэг бид нар тийм байгаагүй юм чи тэгэл шууд ахнахтайгаа уралдаал эхэлж илээсэн. Бидний үед тийм сонирхолтой ч юм уу BC гэдэг нэг л байхгүй. Тэгэл миний хамгийн анхны насны турштай уралдаанд оролцоход тэгэл тухайн үе мастерууд тэгэл жишээ нь бомбтаах байжсэн систем үү те. Тэгэл ер нь яг хүмүүс яг тэгжил байсан тэгэл надад бол нэг ач холбогдол байгаагүй. Тэгснээрээ ер нь бол спортын хөгжил ер нь жоохон гацсан баг. Маш магадгүй бас ер нь хоёр талдаа л ах. Яг уу хуваагдсанараа сонирхчд маань их л болсон. Мотоциклээ сонирхдаг хүмүүс их болсон баг. Яг уу яг тамирчны хувьд гэх юм бол ер нь яг тамирчдын ур чадвар гэх юм бол яг тэрнээс хойш нэг хэсэг жоохон зогсон байсан баха. Би ч 15 хүртэл усаар болчоод 16-нд гимтээд уралдаагүй. Тэгээд манай Тэмүүжин одоо улсын аваргыг бол миний хувьд бол хамгийн дээдлэл ангиллалын улсын аваргыг ярьж байгаа шүү. Тэрнээс доош залуучууд надад бол яг хин яасна мэдэхгүй. 16 онд Тэмүүжин төвлөж исэн. 17 онд нь төгөлдөр төвлөж. Үгүй 17 онд нь Батмөх төвлөөл, 18 онд нь төгөлдөр төвлөөл. Тэгэл тэрнээс хойш Бондоолоо төвлөж эхлээл. Тэгэл мэндэ болоод яг энэ хүмүүс л ингээд явж байгаа. Бусад улсын аваргууд дандаа өөр англи. Яг Монголын аварга гэвэл яг энэ хүмүүс эхэлнэ би. Тэ. Яг тэрнээс хойш бол одоо яг мэндэ хин хоёрыг
байх шиг байна тий. Одоо л тий. Мэргэжлийн гэдэг утгаараа бол энэ бол маш гоё одоо юу гэдэг одоо цензуурлтэй. Тэгээд юу хөө одоо юу гэдэг сонирхчийн тэмцээнийг улсын би бол тэгж боддог байхгүй. Сонирхчийн англи хэл дээр улсын аварга гэхээсээ илүү зүгээр кап байлгуул яад юм бэ. Тэгэхгүй болохоор амар олон юм болсон болоогүй маструуд гарч ирээл ингээл идэг надад ер нь нэг тийм нэг сонир санагддаг байхгүй. Тэгэл таарахаар танихгүй тэгэл нэг юм сонин гэхээсээ илүү сонирхчийн лигийг ши илүү өөр төвшөнд хөгжүүлмээр санагддаг байхгүй. Тийм би бас яг энэ тал дээр бол яг сонирхчдын яг улсын аварга яг ямар болдсон байх нь хамаагүй ерөөсөө ядаж цом медаль би хэлтгэл дээ. Ядаж цом медальтай сонирхчийн бичлэлтэй гэдэг. Тэгвэл яг адилхан медаль өгчөөл хоёр улсын аварга тэр 10 жилийн дараа адилхан улсын аварга. Яг ядаж медалын дээр нь английн бичээч гэхээр тэгэл одоо бичигдэхгүй тэгэл яг нэг медаль хийгээл өргөөл. Тэр л жоохон тийм байдаг. Англиараа байх ёстой. Ямар англи төрүүлжсэн тэрийгэ бичих хэрэгтэй. Тий. Яг ер нь бол тийм байх ёстой. Тэрүүл үүсэх ёстой. Тийм байх хэрэгтэй. Жиж ер нь баг ялгаа нь гарна шүү дээ. Тий. Тэгэл одоо тэр дараагийн хэрүү тэр залуу сонирхтой төрүүлсэн бол дараа нь бийд ордог ч юм уу тэгэл дараа нь дээш орох ёстой. Хүүхдээр явсан хүм одоо 85 шиг л уралж байгаа хүүхдүүд бол сонирхмогч тоох хэрэг байхгүй. Ерөөсөө шууд мэрэгчлүүгээ ороод яг мэрэгчл гэдэг юм лугаа илүү шууд орсон илүү үр дүнтэй. Үр дүнтэй тэр хүүхд яг шууд ороод төрөхгүй байж болно. Гэтэ тэндээс илүү их сурна. Тийм. Зарим нэг тохиолдол бас байгаа. 85 онжсэн хүүхдүүдээс том болонгуудаа сонирхчтой уралдана гэл тэр мөр бол надад их таалагддаг. Яг 85 онжсэн сайн явж байгаа хүүхдүүд дээшээ орохдоо ер нь шууд мэрэгчлийнхэнтэйгээ л уралдах хэрэгтэй. Тэгжиж ер нь илүү хөгжиж илүү том юм харна те. Сонирхож мэрэгчлээрээ л явах хэрэгтэй юм л. Nice. Энийг л нэг сонсомоор байсан ер нь. Тэгээ энийг ер нь яг амар олон хүнтэй ярилцаж үзчихсэн. Гэхдээ ингээд яг ийм мэрэгжлийн номер 1 хүнтэй ингээд яриасан хүн гэдэг бол надад бол гоё юм л да. Тэгээ энийг бол бас энэ залуучууд бас зүгээр ойлгох хэрэгтэй. Энэ бол шүүмжлэл биш байхгүй. Тий. Шаардлага байхгүй. Яг одоо энэ англи бол ямар ч болно. Гэхдээ яг бас улсын аварга гэдгийг бас улсынхаа аваргыг тодруулж байгаа болохоор бас англи дээр бас цөөлөх хэрэгтэй л гэж боддог. Тий. Тэгээ хэрвээ сонирхчдын улсын аварга хийх гэж байгаа бол яг тийм сонирхчдын гэдэг юмыг оруулж ирэх хэрэгтэй. Тэгээ медаль, цом, мом дээр нь ч юм уу тий. Бас зам өдөр судран ч гэсэндээ тусдаа тийм ээ. Тий. Тэгж иүүлэх гоё болох байх. За Монголд одоо уралж исэн за зам ярьчлаа тий. Тэмцээнд ер нь бол хамгийн одоо гоё тэмцээн, хамгийн гоё одоо он жилүүд ер нь хэдийн үе ер нь хамгийн бест байсан бэ? 11 оноос бол хойш бол ер нь л бас гоё байсан. Миний хувьд яг өөрийнхөө спорт тамирчныхаа хувьд Аз аав маань болцсон. Тэгээд 11 оноос хойш арай хангамж сайжраад юм одоо манай спонсор байгууллагатай болоод тий Алтай констракшн надад манайд орж ирээд тэгэл ер нь л тэр үе би айгуу гоё байсан. Тэгэл Америк руу яваад бэлтгэл хийгээл яг 100% биш ч гэсэн их зардлын маань зохицуулж өгөөл гэр бүл маань гэсэн зохицуулаад хоёр талаасаа нийлээл явж ирдэг байхад ер нь их гоё байсан. Их юм сураал. Тэгэл хурж ирээл бас ганцны хүүхдүүд бэлдээл тэгсэн хэлэх юмдаа хэлээл тэгсэн. Тийм одоо Батмөх төгөлдрөө чинь тэгэл би бас автаа нийлээл юм хийлээл яваал улсын аваргалт аягүй баярлалаа тий. Бид тэр бас юм заадсан хүүхд маань улсын аваргалчингууд гэх гоё. Яг Монголын аварга тий. Монгол улсын хамгийн дээд ангиллийнхаа аварга болсон гэдэг. Би одоо за Батмөх уралдааны карьер нь үргэлжлээ явж байгаа. Би одоо энэ дээрээс харамсаад идэг нэг төгөлдөр гэдэг хүүхдэд би амар харамсаад идэг. Амар гоё би хаата тий. Өндөр тэгээд яг юм мотоциклээ ингээд амар гоё эзэмшээд аюу гоё ингээд юун дээр хэцүүлдэ ер нь яг ер нь мотоциклийн спортоор удаан хичээллээд явна гэдэг ар гэрэтч тэр хувь хүндч тэр ер нь мөнгө санхүүгөөч тэр ер нь чанга. Гэхдээ би одоо тэр хүүхдийн дахиад нэг 4-5 жил харах юмсан гэж яг тухайд бодож байсан байхгүй. Тий, ерөө байсан бол өрсөлдөө илүү чангал болох байсан. Тэгээ сайн хүмүүс яг уу тэгэл санхуулдаа ер нь санхүү. Ягаад эн чин уус өртөг өндөртэй үнэтэй спорт. Тэгэл ер нь санхуугаас болоод болсон хүүхдүүд залуучууд их байгаа. Зөндөө нэлийн олон байгаа шүү дээ. За тэгээ энд бас ингээд бид нар ингээд бас нөгөө
харамсмаар түүхүүд ярих гэдэг агшаа байна гэдэг. Тэгээ ер нь бол яг хав бэртлэгэмтэл бас ингээл бас салшгүй нэг хэсэг тийм ээ. Би одоо ингээл чамаас бэртэл асуумааргүй байдیں۔ Тэгтэл ингээл 16 хатаас би эндээ ингээл шүрптэй хатаастай ингээл явж ингээл ярьдаг тийм ээ. Тэг яг ер нь бэртэл гэмтэл гэдэг ер нь чиний карьерт ер нь одоо хамгийн харамсмаар бэртэл ер нь чамд одоо хоёр Монголд 2 Аз аяг болоход тэгэл хоёуланд нь бэртцсэн. Тэгэл 9 онд бол ер нь л 1-р ангид төвлөчээл 2-р ангид ер нь төвлөнө гэсэн бодолтой л гэсэн. Тэгэл унчаал бацаглаа гүйчжэл бацаглаа босох гэсэн гар юм болчихсон юм. Тэгэл цаашаа бүх юм гэл дууссан. Тэгэл дууссан тэр уралдаа. Тэгэл 12 онд болохоор 12 оны Аз аяг болоход уралдаанаас өмнө гэмтцээ. Би уралдаан болохоос 15 хоногийн өмнө игмэ хадуулчаад 17 хоногийн өмнө игмэ хуглаад тэгэнгүүтээ игмэ Америк тугалцсан. Өглөө нь хугалчаад өдөр нь буц гэртээ ирээд хувц цумнаа бэлдэнгүүтээ орой шөнийн нислэг аваад шөнө Солонгос руу нислээд тэнгүүтээ Солонгост очингуудаа маргааш нэлээд нөгөөдөр нь хагалгаанд ороод хадуулчаад тэгээ хадуулаад имлэгт 1-2 хоноод тэнгүүтээ Монголд ирэнгүүтээ бацыг унахгүй бааш тэр он ч ерөөсөө тэгэл байж байгаа л нэг Аз аяг болохоос 2 хоног 2 хоногийн өмнө гэхэл бацыг л унаал. Тэгэл яг уралцсан уул нь бол бас уул нь тэнд гимтээгүй байсан бол гоё болох байсан тэр уралдаан. Тэгэл нэг гарч игмэ хадуулсан нэг гарч юусаа муу болчихсон гэсэн. Барьж чадахгүй тэгээд нэг шидүүлэгтээ алдаад тэрэн дээр дахиж унаад нөгөөдгөн дээрээ. Тэгээд эхнийхээ гарааг амар муу яваал тэгэл хоёр дахь гараагаа явах тэгээд тэгсэж яваал тэгэл. Тэр чин дөрөвт орчдөг лөө. Тийм баг. Тэ. Би тэр хоёрыг ингээд өөрөө нүдээр харчихсан байхгүй. Тэгэл би бол ингээл самсаа шархна гэдэг шиг тийм ээ. Амар хэцүү л тэгэл яг 9 оны тэр унаад гараа гэмтээдэг энэ тэрийг нүдээр хараад тэгэл ер нь бол ингээл яг л адилхан нөгөө нэг яг мөр зэрэгцэл оруулж исэн болохоор нутагтаа нэг доминанс хийн гэдэг чинь бас ямар ч тамирч үнэ. Мөрөдөлтэй. Тэгэл яг Азийн аваргын гараа Монголд 2 гараа 9 онд 12 онд болол тэгэл тэгэхэд бол миний ингээл яг тэр ингээл яг дотор юм ингээл амар ингээл байгаа байхгүй. Тэгэл ингээл болдог болол тэ стандараа ингээл. Тэг яг тэр тухайн 2 жил яг мөрөдж исэн юм би энэ жил яг Сауди дээр ингээл хараал тэ. Яг тэр нөгөө бүх өмнө ингээд яжсан бүх юмнуудыг мэдж байгаа учраас ингээл өстөө хөтлөө хөлмөр саргаж байгаа ч. Өстөө ингээл баярлал. Надад бол амар сайхан байсан. Тэгэл яагаад тэгэхээр би ч одоо нөгөө өөрөө эрт зодог тайлцсан мангар их харамсдаг нөгөө энэ спорт амар хайртай. Тэгэн гутаа нөгөө 19 12 оны чимнүүдийг бүгдийг мэддэг болохоор зовлон жаргал юм нэгэл юм ярьж чадахгүй тэр нь ч л чамтай ярьж чаддаггүй байхгүй ерөөсөө айгаад тэгээ ингээд сууж байгаад бас аюу гоё юм тэгээд тэр тэмцээний дараа ч усандээ тэ хүмүүсүүд бас ярьдаг л байсан. Халука нутагтаа ингэчлээ тэгчлээ гэл ингээл ярьдагс би бүгдийн чихний хажуугаараа л өнгөрөөд гэсэн ер нь их айхтар хөл хамтаа хил ам хийгээд явах үгээл өмөрмөр байгаа юм чинь тэр чинь тэ ерөөсөө ингээл аюу хэцүү. Энэс дараад нөгөө нэг цагдаагийн талаар бодголдог те Fireplace Games гэдэг одоо манай дэлхий дээр манай гариг дээр байгаа цагдаа галынхны тийм ээ хамгийн том одоо олимпик жаргаж байгаа бас тийм Games олон төрөлт тий олон төрөлттэй. Энэ дээр ингээд Монголоос баг явж исэн буудлага гэл ингээд явсан. Тухайн үеийн бас тэмцээний онцлог ер нь ямар болж исэн, ямар мундаг тамирчид байсан тэр талаас бас болцсон. За тухайн үед тийм 11 оных анх явжсан байна. 11 онд явбал яг ямар уралдаанд явж байгааг мэдэхгүй. Ер нь л нэг мэдээгүй. Тэр үед нэг тийм ил байгаагүй тэр уралдаан бас. Тэгэл очиод уралцаж ер нь сайн хүмүүс, сайн уцаглууд хүмүүс авих байсан. Америкууд мотокроss ангилт болохоор ер нь бол баг 90% нь Америкууд л байсан. Америкууд ер нь тэгэл мотоцикл хөгжил амар юм чи тэгэл аюу олон сайн хүмүүс байсан. Тэгэл чин хоёр анх явахдаа 2 дөрүүлждэг лөө. Анхныхаа жил 2 ангилд ороод хоёуланд нь дөрүүлээл тэгэл нэг Аз гаргаж ирсэн бөө. Хинт танихгүй юм ч угаасаа тэндээ чинь гоо тэгэл нэг Аз гаргаж ирээ төрүүлээл
манай жагаах их баярлсан баг та. Жагаах маань гар нь өвдсөн дээшээ болохгүй гэсэн. Уралдаа нэг үед GoPro-тэй хийсэн тэр үед манай жагаахан хоёр гар нь бассан байсан. Гар дээшээ болохгүй байна гэж яваад ирсэн. Хоёр гар нь бассан. Тэгэл уралдаа мал их гоё ялсан. Тэгэл цагдаагийн лав огцсон дараа нь 15 онд нэг явсан баха. 15 17 онд. Чи 2 жил нэг удаа болт тийм бол. Олон төрөлтөөр болдог. Аяг маш олон спортын төрлөөр болдог. Тэгэл анх манай буудлын сайхан ах спорт хүч ороотойгоо тамирчтай явуулах гэдэг үү таалганыг л явж байсан. Тэгээ энийг хүмүүсүүд бас сайн ойлгохгүй юм аа нөгөө яг амьдрал дээрээ цагдаагийн те ажил хийдэг хүмүүсүүд тийм ээ. Яг улс устдаа цагдаагийн ажил хийдэг, мотоциклын спортоор хичээлдэг, буудлагынхаа спортоор хичээлдэг тийм хүмүүсүүдийн одоо наадам тийм ээ. Тэгээ тэр үед ч юм бол манай хүн чинь цагдаад ажилладаг байлаа шүү дээ тий. Би чинь цагдаад би чинь баг 10 жил болцсон шүү дээ. Одоо 10 жил. 9 оноос 19 он хүртэл бол цагдаагийн байгууллагт байсан. Замд байхдаа авих зам дээр зогсдог байсан. Нийслэлд очиод нийслэлийн бас эрүүл мөрөөл хаягаар явдаг байсан. Тухайн үед бас 11 онд чинь манай энхүү шижээр чинь бас Америкт очсон. Та чинь нөгөө дуусаад ингээд ороод ингээ явцсан шүү дээ. Бид нэг орсон шүү дээ. Тэр бас их гоё байсан. Цагдаагийн дэлхийн авраг дээр чи нөгөө Calvin Walsh байжсэн гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэр үед л танихгүй байсан. Тэгээ Red Bull-ийн тамирчин сая Dakar Abu Dhabi дээр очиод халькаг санаж байгаа байхгүй. Тийм санаж ийн би мэдэн тэгээд ингээд тэр үе бас их Abu Dhabi дээр бас тэр хүмүүстэй эргээд тэрийг яриад байхад бас их гоё байсан баг тий. Тийм тэгэл сая Dakar дээр хутаадсан юу бэлтгүй яах вэ хөө гэдэг юм асуугаал. Бас агиох юм дээр тус одоо уралдааны одоо бид нар ийж жоох юм юу идэх яах вэ гэдэг юм дэрсэн бас их зөвлөгөө өгсөн. Тэгээд ер нь хэд ингээд нөгөө би ингээл сараалаа юм л да. За авраг хүн хүрээлэн дандаа тийм авраглаглаг хүмүүсүүдтэй хүрээлэгдээд байна л да. Тэгээд чамаа ингээ харж байгаад ингээл Calvin Walsh байна. Ингээл сая баг ингээл ингэж юм хүрээллийн хувьд ингээд юм байх их гоё юм байна гэдэг бас өнөөдөр ингээл бас хараал ажиглал байж байгаа. Тэгээд сая ингээд Dakar уралдаад яваад ирлээ. Эргүүлээд одоо эндээс харахад Abu Dhabi ч тэр те ер нь Марокко дээр ч гэсэндээ Малагийн авраг байж лээсэн шүү дээ. Тэг яг энэ үеийн одоо энэ дурсамжууд ер нь эргээд нэг харуул одоо 3 тэмцээний нэг дүгнээд хэлээд өгөл. Тийм анх тийм ер нь тэгэл яг хидэд юм яг тэр тухайн ойр эрчмийнхэн тань ингээл гараа марандаа таарал таньдаг бол мэддэг байдлаа ганц нэг урд нь ороод өнгөрт дуурдаг болоо хүмүүстэй дуурдаг чинь дуурдаг болж ирээ тий дуурал бидэд яасан гэж игээл ер нь л гоё эсөө тэгэл зарим хүнтэй зарим ч урд нь орж үзээгүй хүн байгаа шүү дээ бас зөндөө лаг хүмүүс байгаа тэгэл тэд зарим хүмүүс нь айгаа гоё найрсан хүмүүс ч байна тийм ер нь л гоё байсан тэгэл сая сүүлд яг унчаал дөнгөж босчихвол мотоциклийн ярилцсан нэг хин 46 юм лээ. 46. Добровский 26. Биш ээ нөгөө Нодлингийн авраг. Херогийн. Ferrari. Бранч намайг харангуйтай шууд чи цаашаа явах гэсэн шууд над руу ингэ чиглэл ирж байгаа байхгүй. Би унчаал бацтай дөнгөж босгоол гэж тэнгууд нь яв гээл. Тэгэл хүмүүс ер нь алаг оролт бол тэгдэл юм лээ. Би хэн нэг нь онцсон бол очих гол тийм. Тэгэл хүмүүстэй одоо дундын бариан дэрчсэн яаж хийж ийн гэдэг юм яригдал. Тий үстэ төөрсөн бол төөрснөө яриад ирсэн юм бас гоё эсэ. За энэ Dakar раллигийн ер нь одоо битэр өгөн Dakar ярихгүй гэж ирж ирсэн юм байхгүй. Dakar ралли дээрээс эргэл Dakar руу орно л доо энэ ч угаасаа ингээл чиний тухай л ярьж байгаа юм чи. Dakar ралли дээр ер нь одоо юу гэдэг хамгийн чанга стейж одоо чиний хувьд ер нь яг аль өдөр чамд ер нь нилээн одоо тийм депресдэлсэн бай. Тэгэл тэр чи хэдтгнээс нь санахгүй наа 4-р 5-р өдөрс яасан баг. Нийлстэй. Амар их битүү хэлсээс. Гол нь юу ац юм аа. Эхлээд эхний 100 км гоё явж байгаа унтсан. Тэгэл унчаал дараатлаа унчаал бас жирэл мотоциклэндээ суугаал өвдөлтүүд нь ингээл өвдөөл байгаа шүү дээ. Мотоциклэндээ суугаал явуулсны дараа л өвдөж эхэлж байгаа юм. Тэгж яхад л амар ёо энэ хэлсэн одоо хизээ дуусах юм болоо гэдэг бодол нэг орж ирсэн нэг.
Тэгэл яг хуу тэгж бодохгүй гэж бодсон бүртлээ яг тэр бодол нь байн орж ирээл. Тэгээд нэг 100 км бол амар муу явсан. Тэр өдөрт нь 300 хэдэн км л байсан. 360 л тийм тэгэл эхний 120 км гайгүй явчаал нэг унаал эхний бензинээ хийчихэл дараагийнхаа бензин тэр хонд унтсан. Тэгэл босч ирээл яваал зам үд бүр ядарсан унаад ядралт авцсан байгаа шүү дээ. Темп байхгүй болсон. Тэгстэй өөр хөвөгийн юм дээр хажуудлаараа унж мунаал тэгэнгүүтээ зогсоод бүр нүдэн ихлээ цэвэрлж мөрөд зогсож ирсэн чинь бүртлээд үнтэй дахиж ирж юм байл. Надад 2 удаа бүртлээд ирсэн аахгүй нэг эмнэлгийн багийн мөртлөөдөд. Тэгэл би яваал тэгсээр бензин дээр ирээд 2 дахь бензин дээр ирээд бензиний хийчихэл өрүүл мөрлөө тэгслээл торос тамга юмнуудаа янзлаад арай нэг эвтэйхэн моцикл буцаа эвтэйхэн болгож аваал. Тэгэл сүүлийн 100 дээр бас нэлээд уршаа шахаж гайгүй болж ирээл. Тэр өдөр айгүй одоо муу явсан. Ер нь л амар муу явсан. Тэгэл тэр өдөр чинь 26-27 дордог өдөр. Тэгэл дараагийн өдрөөс нь нэг өмнөх өдөр нь унцгүй дараагийн өдөр лгоо бас нөлөөлөд байгаа байхгүй. Унц өвдөлтүүд нь. Тэгэл ер нь унж болохгүй гэдэг утаал. Ер нь явсан. Яг тэгэл яхаарах юм да унах юм да гарвал тэгэл унцсан л та. Хавирга хугарснаа мэдгүй 12 хоног явсан шүү дээ. Ер нь мэдгүй жахтай чич мэджилсэн баг л та. Тэрийг ер нь чи ер нь бол за ер нь хавирга ер нь цуурч гэдэг мэдрэмжийг ер нь бол авцсан байсан уу те? Тийм авцсан байсан. Угаасаа тэгэл тэцээ унцаад хөв тэр өдөө өвдөл хөрөөд ирчихсэн. Тэнгүүд орой массаж хийгээд дороо мөрөндө дарангууд өвдөд байгаа хөөх. За энэ нэг цуурцсан уу хугарцсан уу нэг үү хоёр үү гэж бодчихал тэгэл ер нь бол мэдчихлээсэн л та. Нэг цуурсан уу хугарсан уу нэг юм байна тэгэл одоо явах хөт тэгэл. Бүр амар салчаагүй юм байна. Салцсан бол тэгээд чинь бүр амар өвдөн шүү дээ тэгэл. Ер нь тэгэл бид эмчээс асуусан. Наа чи хугарлуу цуурлуу гэж асуусан. Энэ бол хугарал гэдэг. Харин тэрийг бас би бас нөгөө ирчээд хоёлаа гимтэл орё гэдэг тэгэхээр чинь би шууд бодохгүй. За ямар ч байсан нэг юм байгаа юм байна гэл. Тэгэл чиний нөгөө нүдний харц хилж байгаа үг хоёрыг чинь би ингээл дандаа хэрэгцүүлж боддог байхгүй. Тэгэж хэллээ. Би ингээд бодож ер нь тэгсэн юм байна гэж бодоод гимтэл орох уу гэхтэл би ойлгож байгаа юм чи. За энэ ер нь нөгөө ингээд талаараа унтахаар ингээд исэн. Гараа хоёроо үзүүлэх чинь даа гэд яваадсан чинь шүрмсэн сунаад ингээд симрээд ингэсэн байна гэл те. Тэнгуутаа нэг хавирга нь хуурцсан байна гэл тэнгуут. Зоргоо над руу хараад байгаа шүү дээ. Сахал зоргоо хараад ингээд байгаа байхгүй. Би ингээл авч тэгэл бүх юм дуусны дараа зоргоо над руу ярьсан л да. Хэлгүй яваадсан юм шүү гэдэг. Тэгэл бас өөрийнхөө биеийг мэддэг хүний л юу л да. Тэгээд эргээд ингээд гимтэлгээд яхаар чиний нөгөө нэг хамгийн хүнд гимтэл ер нь тэр арц марц хэцүүсэн шүү дээ. Тэр үе ер нь чиний ер нь тархитлагоо ер нь менталити ер нь хэр доош орж ирсэн бэ? Нэг доош ороогүй тэгэл тэгчээ яг унцаад нэг умснаас хойш юу байхгүй. Кадр байхгүй. Тэгтээ би ухаалж болдоогүй. Тэгтээ яг тэр хоёр унцаад ингээд сэхэнд очиод ингээд нүд нээгт хүртэл ямар тийм тэр хоёрын хоорондох юм байхгүй тэгэл. Тэр чинь налгар байлоо. Юу л налгар тий. Тэгэл тэр үед гандлаа юмч байсан. Тэгэл намайг үтчихлээ. Манай хавсарсан гэмтэл оруул гээл. Тэгэл энэ хизээ гайг болох уу? Хэдэн 7 хоног хуулийг тийг заасан. Тэгсэн юм энэ 7 хэдэн 7 хоног чи энэ жил мэцэг л унахгүй гээл. Тэгэл яг энэ унааг үлдээ яг тэгэл. Тэгэхэд бол яг хөө тэгэл нэг жил бүтэн жил ингээ үнцсэн аим завтаалцсан тэгэл. Эхний нэг сар шахуу хэвтрийн байгаал. Дараа нь ингээ сууж болно гээл. Тэгэл тэрэгэн дээр суугаад тэрэгэнцэрээс тэрэгэнцэртэй ингээ гарч ороод дэмэд хийж мэддэг болоод ирсэн хамаагүй амьдрал хамаагүй болсон. Хэвтэрт нэг юу нэг амар хэцүү юм бэл. Тэгэл хэвтэл 7 хоногуут ингээл гоё юм болчих шууд шулбагаал байхгүй болчихсон юм л шүү. Хөдөлгөөн болоод ирэх. Тий. Болчин шууд байхгүй болоод нарийнхан гоё мөртөө болоод тэгэл яг тэрнээс нэг 3-7 4 сар шахуу тэр явж байгаад тэгэл физик имчилгээнд яваал бут тайг маягийн доорол алхаж эхэлнэ гээл. Юм ингээ хоёр талаараа тулдаг юм дээр алхаж малхаал хөлж ингээ баг 2 сар алхаагүй хөлжин тэгэл юу болцсон юм бэл. Айгу хэцүү боллоо. Тэгэл баг алхаж малхаа тайгтаач өгч хэлтэй. Тэгээ би тэрэгтэй хоёртой тэгжсэн. Манай охин төрцөөсөн юм чи.
Бид хоёр яг зэрэг хөлд орох юм байна да гэл. Тэгээ ер нь л яг зэрэг л хөлд орсон тэгэл. Манай охин алхдаг болол би бац таягтай алхаал. Гавьяат аваад ер нь амар баярлж ирсэн үү? Яг гавьяат болно гэл надад яриад заал гэж бодсон тэгэл эхлээд за би авчид ирэгээд тэгсээцээ тэгж жагаад манай нямка за гавьяат авч бөөнөр явъя ингээ гээл. Тэгэл хэд уус эдгээр нэг юм ийцэн тэгэл билет мэл аим баг гэр бүлэрээ ихэд $15,000 билет. Тэр билетээ солирчсэн юм чинь. $15,000 билет аваад. Тэгэл ирээл. Тэгэл яг ордонд орол сууж явах үед бол бас нэг тогтлоогүй нэг. Тэгээ сууж лээс тэгсэж чинь ингээл гавьяатуудыг гаргасан амжилтыг ингээд уншдсан билээ угаас тэнд. Тэгэл тэт удаа ингэсэн тэгсэн гэдэг юм шиг. Яг тэгэхэд л яг би яг ийм хийгээд энийг авч индаа гэдэг л хамгийн гоё юмсан. Тэр л хамгийн гоё юмсан. Тэр их гомшин те тэр их одоо олон жилийн бэртэл гэмтэл дээрэс нь тэр олон атемпт одоо олон жилийн тууштай хөдөлмөр гэл ингээл ярих юм бол гоё юмсан баг л та. Тийм яг тэр үед маш их гоё юмсан. Тэгэл тухайн үед намайг баяр хүргэх ирсэн бүх хүмүүст маш их баярлалаа. Тэгэл та нарт маш баярлалаа. Энэ зөвхөн яг миний амжилт биш. Яг би ингээд уралдаж байгаа боловч миний ард маш олон хүн байгаа байхгүй. Энэ спорт намайг одоо үе одоо уралдаан болгоно янз бүрийн спонсорууд аяг орж ирээл ингээ гараа орж ирээл тэр хүмүүсийн ч хүч хөдөлмөр маш олон хүмүүсийн хүч хөдөлмөр энэ миний спортын карьерч гэсэн байдаг. Тасархай гоё те. Энэгээрээ л ер нь манай спорт явдаг. Угаасаа ч нөгөө санхүүгийн спорт ялчгүй л артаадал санхүү бат байх хэрэгтэй байдаг. Тэгээ санхүү гэсэн би нэг сайн гин санаар 2010 онд билүү. Би чинь Филиппин тэгээ Тайландд уралдаж ирсэн тэнд байгаа. Тайландын Ямаха баг намайг ураад тэнд би нэг 3 сар уул нь урт хугацаатай очсон. Нэгтээ өвдгөндөө гэмтэл аваад тэгээ буцаа авчихсан. Яг Тайланд байх эхний нэг сарын дараа Аз аяг болоод тэгэл Аз аягт уралдаад Тайланд бэлтгэл хийж байгаа очиж Монголоос өвөр бэлтгэл хийж байгаа очих шал өөр юм. Төрүүлнэ гэдэг зорилготой ирээл. Тэгээд мотоциклаа ингээд тэр үчиг $7,800-ийн мотоцикл түрээслэл уралдагс авах гэсэн мотоцикл аим муу байгаад болдгоо. Тэгээд мөнгө Монголоос спонсор маань бас яг тэр мөнгөийг өгсөн $7,800-тай. Тэгээл яах вэ гэж хэлсэн. Нэг өөр мотоцикл байхгүй юм Макаас байгаа шинэ мотоцикл байна $1,200 гэж хэлдэг байхгүй. Тийм юм гэж ярьж байгаа л шангил нь хийдэлээ төрүүлэл хийдэлээ тэр үчиг төрүүлэл $1,500 авчдгүйсэн. $1,500 тийм мөнгө. Би тэгвэл наамт зэлж аавь төрүүлчээс англиасаа үлдсэний нүгэй гээ. Үнэхээр итгэлтэй байсдаг. Тэгэл тэр уралдаанд цааш нь мотоциклыг аваад тэгэл эхний гараан дээр гараа унцдаг байхгүй. Тэгэл аим хошоо алц. Тэгсэж нэ Иранууд чинь төрүүлэл баг аав маа баринд орохоос баярлцсан. Тэгэл би чинь бүр амар хойноос урагшлсаар гал нөгөө Ираны хойноос явсаар гал чичсээр гал хойно ирэл сүүлийн 1-2 тойрогт гүйцэлгээл эхний гараандаа төрүүлэл хоёр дахь гараандаа л унж боноогоо тасархаа төрүүлэл тэгэл шангилынхаа мөнгө авчвал маркет үлдэгдлийн нүгэл түрээсийнхаа үлдэгдлийг шангилаа авч өгч байгаа. Nice. Тэгж мэгэл айгу гоё бас тэгж ах явж лээс. Тасархай. Одоо ингээл сая бол ингээл яг спонсор санхүү ярихаар ингээл саяны Дакарын юмнууд ингээл бас хэцүү байсан шүү дээ тийм ээ. Тэгэл ингээл манай төсөл бол төсөл тийм ээ. Тэгэл явж хахад юу гэдэг ер нь нэрээ татах нь холгоол болчоол байж тээ. Тэгэл эргээл нөгөө одоо юу гэдэг би бол чамаас энийг асуугаагүй. Ер нь баг боллоо гэдэг дэр чи ер нь баг худалдах нь дээ гэдэг юм бол чамд байсан уу? Ер нь баа тэгэл болчихвол чанга бол байсан. Гэхдээ ер нь бол болох болчих байх л гэж бодож лээсэн. Тэгэл бан ээжсэн. Ер нь бол болох юм байна уу гэдэг юм бол шийдэж ийсэн. Тэгэл чи нэг оролцох хэрэггүй. Тэгэл ер нь бол болно гэдэг ятал лээсэн. Тэгэл яг хийж чадахгүйсэн. Хүлээгээд байгаа мөртлөө тэгэл болчих байлгүй гэдэг бодолтой л. Тэгэл хүмүүсүүд хизээ явах гэж ингээл асуухаар штэ. Тэгэл байжсан чи арайшгүй шуглаа баг ахтаа уулзах боломж алтан боломж гарч ирэл
Ороод ахад юмнуудаа яриад за дүүнэртэй амжилт хүсье гэл ингээл хэлэхэд бол надад бол бас амар л байсан л та. Тэгээ одоо ингээ ярихад чи Дакар бол бүр мотокросс одоо юу гэдэг эндурод явах тэмцээнээс бол тис ондоо зардлаар бүтэж байгаа шүү дээ. Бүр хэд нугарсан тийм ээ. Тэг чин бид нар бол бас 600-700 сая төгрөгийн араас өсөлтөл 800 сая төгрөг гэл ингээл сая 400 сая ярьлаа. Тэг өнөөдөр ингээд сууж байгаа нь бол бас амар гоё. Тэг бид нар ингээд руки ангиллын цом Монголд аваад ирсэн. Азад анхны атемптаараа ийм юм хийсэн хүн баг байхгүй шүү дээ. Тэг энэ тал дээр одоо ингээд спонсоруудаа хандаад бас нэг сайхан урмын үг хэлвэл бид нар бол одоо хэлэх хөвч болтгүй байгаа юм л да ер нь бол. Тэгэл ер нь бол тэгэл нэг үнэхээр энэ хүмүүс байхгүйсэн бол энэ амжилт гарахгүй байсан. Тэ Шунхлагийнхаа бацаа хаахт маш их баярлаа. Нийт Шунхлаа одоо группт ажилтдаг нийт алба хаагч ажилч та бүхэнд маш их баярлаа. Тэгэл дээр нь бас одоо ингээд энэ ралли гэдэг төсөлд маань дэмжлэг үзүүлж исэн. Тэ Black Star Alpha, Mongolian Charter тэ Sky Charter Mongolia тэ тэгэл Borgo Brandon тэгэл Hanarыг ах байна. Тэр манай нэг хайпервүлийн төгсөө гэл тийм маш олон залуучууд ингээл хүмүүсүүд болохоор ингээл тэрийг хэлсэнгүй энийг хэлсэнгүй л гэдэг бүгд мэдж байгаа хэрэг. Манай спонсорууд ч мангаар гоё спонсорууд байхгүй. Юм ингээл одоо ингээл бүгдөө ингээл манай төслийг ингээл амар хайрлал, төслийн нэгж болоод тэгэл бүгдөө ингээл энэ өмсөж байгаа энэ лого юм аа ингээл бүр ингээл happy те. Бид нар хүртэл ингээл одоо төслийнхаа нэгж болгоно ингээл бүр системтэй те. Манай төслийн баг бол бас энэ жил их гоё бүрдсэн шүү дээ. Баг маань их гоё бүр. Тийм баг маань гоё сайхан байлаа. Сайхан гар нийллээ те. Сувдаа ихч мэгч гээл манда зандаа гээл бүгдөө ингээл үе үед ингээл орж гарч байгаа ингээл хүмүүсүүд ингээл бүгдөө нэг юм ямар нэг хэмжээгээр ингээл түүхэнд ингээл гараа өдлөө дүрж байгаа юм шиг. Тэгэл энэ төсөл маань ер нь бол 25 онд орол 26 онд оролцсон юм биш. Тэгэл ер нь бол 24 оноос эхлээл яригдж байгаа л бидний хоорондох яриа байж байгаа л тэгэл 25 оныхд оруул орчих гэдэг бас бодол ярьсан те. Мароккод уралдаад ирэх авчвал урдчих гэдэг юм ярьж байгаа л. За болий. Ядчих яг 37 жил мэл орцсон яа. Жил мэлээ өнгөрөө за ер нь болий гэлээ гээл. Тэр жил орсон гэдэг яриа чинь бас аюу хэцүүлдэ нөгөө ичнээн одоо би бол нэг тийм өөрийгөө сүшгүүлж боддог байхгүй тооддог байхгүй. Тэгэнгუთ 37 оны жил мэл чинь орцсон болохоор тэгдэг ингэдэг гэл ээж аав нарын одоо ахмад хүмүүсүүдийн яриа мараач амар хүнд тусдаг. Тэгээ яг чамааг бас нэг жил орж гарч байгаа гэхэлэр чинь бас тухайн үед бол бас нэг айхтар яахгүй ч шүү дээ. Абу Дабид явах гэсэн чинь цагаан сар хойшилчдаг. Тэгсэн чинь жилийн яг Абу Дабид явахаас өмнө 12 сар март яригт Абу Дабид уралдана ярьсан юм ч те. Тэгээл за Абу Дабид явахад юу ах юм байна. Цагаан сар гараад жил дуусчих юм байна гэж байжсэн. Хойшилчтэй. Сараар хойшилчдаг гэлээ те. Тэгэл юмнууд бас нэг стресс бол яг тэн дээр бол байсан яг жилийн үндэ. Яг дүүлэг манай авч бас 37-ны жил дээр гэмтээд тэгжсэн. Тэгэл яг нэг тийм стресс бол яг байсан. Тэгэл яг ер нь тэгэл уралдаа өдөр чи ингэ гайгүй болгоомжтой 50 ангиараа тэхгүй шиг хэлсэн. Яг би анхныхаа эхний өдөр явсан сүүлийн өдөр явсан яг темпэ яг хадгална гэдэг юутаа л явж ирсэн. Тэгэл нэг амар биш тийм яа бол биш тэгэл яг темпэ хадгална гэдэг юутаа л явсан. Тэгэл Мароккод уралдаас яг эхний өдөр сүүлийн өдөр яг темп адилхан байх хэрэгтэй гэдэг яваа барайл. Сая Дакар дээр бас темпэ барих гэж их үтсэн. Тэгэл яг зарим үед унчингууд таашаа дэшээ гал авих болсон. Гэхдээ яг юм хилээ сүүл руугаа ерөнхийдөө яг темпэ барайл, цагаа барайл, хин хаана юу илээ гэдгээ бас бодоол яваал гэсэн. Яг одоо ингээд 3 уралдаанд гарчлаа шүү дээ. 3 том раллид оролцоо. Энэ 3 раллигийн ерөнхийдөө нөгөө ялгаанууд энэ бас үзэгчдэд ярьж өгөл тэ. Марокко жишээлбэл одоо цөлийн одоо челленж гэдэг нэртэй тэ. Тэгэл Абу Даби тэ. Марокко бол асар их чулуутай байсан. Дакар бол ерөөсөө цэвэр миксэд байсан ч тийм. Тэгээ энийг бол яг тамирчгүйний амнаас сонсох гэж хүмүүс байгалах. Тий яг саний хэлдэг. Тэгэл Абу Дабигийн ралли бол яг жинхэнэ элсний челленж бол элсний челленж байсан. Тэгэл өдөрт 200-300 км том элсэн банхан дондор ингэ явах. Тэгэл миний утас анх удаа тийм их элсэн дээр явбал
бас тэндээс сурах юм их байсан. Тэгээд хааштай анх нэрээс ер нь бол битүү ис гэдгийг ойлгож ирсэн болохоо тэгэл тэр үед бол шантрах мантрах юм байхгүй тэгэл хааштай ис юм чинь өөр зам байхгүй гэдгийг уус ойлгох юмстэйс тэгэл тэр сайхан яваад дууссан. Тэгээд Марокко дээр очиж чам угаасаа өмнөх уралдаанууд дээр хүмүүсийн ярьснаар хад авиг ихтэй ингээд хийдэг ийм гэдэг юмуд бас сонсцсон байсан болохоор одоо ингээд хад тэнгуут энэ Дакар бол энэ хоёрыг холимог элстэйч хаттаас гэдгийгсэн яг л тийм л хэлсэн тэгэл. Гэтэ энэ жил элс харцангуй бага байсан миний хувьд бол амар их бол байгаагүй тэгэл 30% хавцаа элсээс юм болов гэж бодож байна. Нийт замын тэгэл тийм юм дэм л хад бол бас Дакарын хад бол бас ер нь л Мароккоос арай өөр байсан. Мароккод бол ер нь хайцсан угааг байсан тэгэл. Дакар дээр л эхний 2 өдрөө сайхан унж аваал. Дараа хотлоо яваал тэгэл. За одоо ингэхгүй шүү гэдэг таалаа. Одоо ингээд өмнө нь одоо ингээд Коростол бол чи зөвхөн өөрөө ганцаараа чамгаа явчихдаг гэсэн шүү дээ. Тэгэл энэ жил сүүл төсөл эхлээл ингээд медэзэтэй яваал. Ер нь л баг анх удаа шахвал баг медэзэтэй явсан баг те. Тэгээд энэ тал дээр ер нь чамд ер нь ямар байсан бэ те. Төсөл хэлбэрээр ингээд явахд ер нь яг бас төслийн давуу тал ер нь юу байсан бэ? Энийг яг тамирчгүй яамнаас сонсвол. Тийм угаасаа тэгэл би ч урд нь ингээл муу моцикл унаал гайгүй явчих гал үзэл заваал ядраал моциклийн зөрүү гаргаал тэгэл угаасаа юм үтцсэн байгаа шүү дээ би ч юм бас муу моцикл муу баг дээр ч юм уу тэнгүүт би одоо энэ Дакарт уралдвал угаасаа сайн баг дээрс нь явъя хангамж цайтай баг дээрс явна гэдэг угаасаа чамд хэлээ л те төсөлтөө ингээ шүү ингүүл явъя тэгүүл явъя гэдэг юмнуудаа хэлсэн бай. Тэгээд явсан болох айгу ер нь л айгу хаппи байсан. Энэ төсөлийнхаа үйл ажиллагаа тэгэл унж мунаал юм хүмүүс ивдсэн шүү дээ угаасаа айгу ихтэй. Тэгэл уунаа зүгээрээс дээ дараа нь тооцоо гарна шүү дээ те. Би санаа зовхгүй байгаа шүү гээл. Одоо ч юм маань ирээгүй л энэ те. Би л маань ирээгүй л энэ л да. Би л одоо ирээгүй болохоор би ч одоохондоо ч 50 байна л та. Тэгэл санаа зовхгүй байгаа шүү дээ хичээл тэгэл сайхан яваал. Ер нь л тэгэл медиа баг маньсан одоо өдрүүдийнх юм ингээд олон нийтэд хүрээ явж байгаа болохоор бас хүмүүст үзэх юмтай гоё байсан. Тэгээ би бол их дараа л үзсэн тэгэл аягүй гоё байсан юм. Дараа нь үлдэх юм аягүй байсан бол үлдсэн юм. Миний тухай үлдсэн түүхний түүх байсан болох их гоё байсан. Дараа нь суугаад үзээд одоо юу гэдэг хэдэн өдөр зарцуулсан гэдлээ. Чи 2 өдөр үтсэн яг. Ямар их юм хийсэн бэ гэдэг. Ямар их юм хийсэн бэ гэдэг. Эргээд одоо эндээс нэг жоохон гэр бүлийн амьдрал руу орвол Нимка бас айгүй их мундаг юм аа. Нимка маань сайн юмнууд бэлдсэн байна. Их нартайгаа ер нь хэр удаан одоо хизэнээс хойш хэр удаан одоо хамт амьдарч байна. Одоо юу гэдэг багасаа нэг ангид байсан гэж хүмүүсүүд яриалаа тийм ээ. Тийм битээр ч одоо нэг 12 жил мэл болж байгаа юм уу. Тийм. Тэгээд тэгээд ер нь бол нэг ангийн хүүхдүүдээс би нэг мэднэ багасаа. Тийм. Тэгэл манай эхнэр ер нь бол яг миний талд яг миний яг энэ бас зөвлөгч би бас ямаа ярьдаг тэгэл ер нь бол битээр бас аймаг гоё нийлсэн. Саний уралдаан дээр ч нэг талдаа гараад нэг саний уралдаан зэгтгүй ер нь бол ер нь битээр нийлснээс уралдаанд ингээ уралдлаа инглээ гэхэд яг гэж уралдах гэдэг яг гэж ингэж гэдэг юм надад юу ч тийм ярьж үзээгүй. Тийм. Тэгэл дөнгөж төрцөн би чи манай анхныхаа охиныг төвлөрчээл шүн төрөөл өглөө нь би чи үүрээр нэг 5 цаг үед ороод охиноо өмсчээл тэрчээл жоохон тэрч байгаа л тэгэл би 7 цагаас онгоцон суугаад тэмцээнд явжсэн гэж. Тэгэл анх охин маань төрүүлчээл их имлэгээс би гаргаагүй дээ манай хатан талынхан имлэгээс очиж аваад. Тэгэл тэр өвөл нь жарисаар уралдах чинь ингээл жарис анх нэм намхан болгочаал болгон бат ингээл баг сар явж авч өглөө гараад орой 10 11 замд бүр 1 цагт орж зубдаал тэгж мэл ерөөсөө чи ингэ чинь тэгж чинь гэдэг ерөөсөө юм надтай ерөөс тийм ярьдгүй. Ардлаа их сайхан авч явдаг. Андаартай шүү дээ.
маш их баярлж байна бас. Намайг ойлгоод дэмждэг тий. Nice. Одоо мэрэгжлийн тамирчны ихнэр бол ийм байхгүй болохгүй шүү дээ тийм ээ. Үнэхээр одоо яг энэ хүний карьер, ур чадвар юмыг ингээд цааш нөсгөөд хөржүүлээд аваа явна. Магадгүй энэ хүний өрөөдөн цааш нь энэ өв соёлыг тэгээд явна гэдэг бол мэдээж энэ одоо хатуухан гэж ярьдаг бах тийм. Тэг ингээл харж байхад сая бол ингээл саяны Дакар дуусаал одоо Нимко бол тэнд бол амар өөлсөн баг. Баярлал. Магнан бол амар өсв. Эсвэргээрээ бас энд ингээл бидний ингээд манай төслийн багийнхны ихнэрүүд тийм ээ манай баггүй ихнэр угна бүр ингээд моцикл спортод ингээд бүр дурлцсан байгаа шүү дээ ирэлтэй. Би алин болд гэдэг карашт болсон гал тийм. Манай ихнэр чинь залгсан чи видео колл хийсэн чинь шууд уцаасан чи ингэсэн байж байгаа хэрэг өөлцсөн тийм. Тэгэл ингээл энэ болгон энэ эмэгтэйчүүд бүсгүйчүүд яаж энэ эрэгтэй хүнийг яаж гоё ингэж дэмжиж авч явах вэ? Яаж энэ залуучуудаараа өөрсдөө бахархаж эндээс кайф авах вэ гэдэг ч юм бас нэг ухаан байдаг шүү. Тийм тэгэл манай гэрийн биш одоо манай төслийн багийн ард дэсэг эмэгтэйчүүд бүгдээр яг сайхан дэмжиж өгсөн бас тэгэл бид тэр чинь гардны сайхан нийл ажиллахад ямар саа доторгүй бүгдээрээ дэмжижсэн эхнэрүүд маш их баярлалаа. Ямар гоё хайр дурлал вэ гэдэг шүү дээ. Ямар гоё хайр дурлал вэ гэдэг. Сайхан байсан тэгээд бидний төсөл бас их ингээд өнөөдөр хүрээд ингээ өндөрлөх юм биш тийм ээ. Эн чинь ийм агуу, ийм гоё юм хийсэн хүмүүс чинь дараад нь цаашаа дэлхийн хаана юу байна гэж ардгал болдгоо юм билээ л дээ. Би бол төсөл ингээл явж байгаа л цом аваад бөөндөө ингээл уухаалаа ингээл байж хад би бол дотроо ингээд би бол амар тайвширч ирсэн байхгүй. Бүр ингээд нэг сайхан болоод нэг юм гээл ингээ санаа алдаал те. Надад бол бүр ингээд нэг юм том уул өрөөдөр гараад тэгээд сайхан санаа алдаад алсын бараа штэ зуужаар би одоо өнөөдөр хүртэл тийм яг тэр сэтгэл зүгээрээ байгаад байгаа байхгүй. За одоо хайч вэ дараагийн тэмцээн юу лээ гэж бодогдол те. Тэр их гоё юм ээ. Тэгээд энэ мэдрэмжийг одоо авах те яг энэ нэмийг би одоо Алькота дэлхийн харууд намайг явуулаад өгөөч ээ. Азаа аврагт явуулаад өгөөч гэж очрахаас 2007 оноос гуйж исэн. Очрах одоо эрт явуулж исэн бол бид эртлийн нэмийг хийхээр байлаа да. Тэгээд яварч исэн энэ хүрээд Дундын баригынхаа контентыг өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе. Найстаа алс улсын Америкаас өөрийнхөө амьдралын нэгэн хугацааг төсөлтөөгөө 2 жилийн гарангийн хугацааг тийм ээ. Бид нар энэ төслийг маш урт хугацаанд төлөвлөж ирсэн. Тэгээд хамтдаа сайхан дүүхтэйгээд хамтдаа сайхан нэг баг болоо явсан төслийнхөө бүх нэгжүүдэд тийм ээ. Баярлалаа тэрхэл ивент итгэж бүх байгууллагуудаа маш их баярлж байна. Тэгээд Дунэмарын контент маань энэ хүрээд өндөрлөхгүй бид бүхэн цаашдаа маш олон одоо зүйлийг зорихоор төлөвлөж байна. Тэгээд ирээдүйн маань сайхан тардан байгаа гэдэг өнөөдрийнхөө контентыг өндөрлөе да. За тийм тэгээд биднийг бас дэмжиж байсан бид энэ төслийг дэмжсэн болон үед одоо миний уралдааны карьерт намайг дэмжиж байсан, спонсорлж байсан олон сайхан ах нартаа бүгдэнд нь маш их баярлалаа хэлмээр. Энэ бол зөвхөн миний биш, бидний амжилт шүү. Nice.